манай харихныхаа өөрт төрж ажиллаж амьдарч байгаа малчтын жуулга уулзалтыг ингээд 2 өдрийн турш зохион байгуулахаар ингээд төлөвлөд явж байна. Ингээ манай сум нь болохоор байгалийн хэрэгсэл сурамсгалтай өвөлдөө маш гүйцэтгэдэг. Тэгээ ойрын сүүлийн жилүүдэд бас зас их унж зундаан гам болж бас малчтын маань бас төвөггүй юм жилүүд болж өнгөрлөө. Тэгээд ер нь өнөөдрийн гол уулзалт бол малчтынхаа дуу хоолойг сонсъё. Ер нь энэ залуу малчт гэж юмгүй болж байна. Одоо нэг 5-10 жилийн дараа малчд маань ер нь цөөр хандлагатай байна. Жил ирэх тусамгүй ам цөөрж байна. Тэгэхээр нэг малчтынхаа дуу хоолойг сонсоод ярилцаад ер нь энэ залуучуудыг доктортой байлгахын төлөө ер нь төрөөс ямар бодлого баримтлах юм бэ? Сум орнотог ямар бодлого баримтлах юм бэ гэдэг санал бодлыг солилцох ийм уулзалтыг зохион байгуулж байна. Завхан аймгийн Отгон суманд малчтын зөвлөгөөн 2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж засаг дарга Бат оргил Отгон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бямбан Орвнаар үг хэллээ. Түүнчлэн Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Мөнх Хүрэл хөдөө аж ахуйн хөгжлийн хөшүүрэг сэдвээр Завхан аймгийн Улаан Загалмайн хорооны дунд шидний дарга Инхбатар улаан загалмайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн лектор банд зэрэг амьдралын үнд цэн лекцээ толилууллаа. Өнөөдрөө тодорхойлж өөрчлөлтийг маргаашаас хий, малчтын санаа бодлыг сонсох чөлөөт ярилцлагыг энэ үеэр мөн өрнүүллээ. Зөвлөгөөний 2 дахь өдөр би нүүдэлчин Монгол уралдаан тэмцээний нээлт боллоо. Энэ хүрээнд баг бүр гэр музей ажилуулах, сээр шалгах тэмцээн, унаг уралдуулах, морины хэрэглэл суран эдлэл урлах тэмцээн, үйлчин бүсгүйчүүд, ганган хос, бүхэн барилдаан, ээжийн цайны дээж, шагаа атгал зэрэг тэмцээн уралдааныг малчтынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Багуудын барьсан гэр музейгээр дамжуулан сум, баг, орон нутгийн онцлог ёс заншил, өв уламжлалыг харуулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явагдлаа. Мөн сумын эрүүл мэндийн төвд малчтыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг онцлогоонд хамрууллаа. Монголчуудын эрт үеэс өвлөн уламжилж ирсэн эд зүйлсийг гэр музейгээр дамжуулан сум, баг, орон нутгийн иргэдэд танилцуулсан билээ. Ингээд Отгон сумын 6 багийн гэр музейн танилцуулгыг хүргэж байна. Манайх Завхан аймгийн Отгон сумын он цугаа. За он цуг нь 300 гаруй хүн амтай, 20 гаруй мянган толгой малтай ийм баг байгаамаа. Багийнхаа сумынхаа баруун талын нутгаар нутгалдаг. Говь хангаа хослсон ийм нутагтай баг байгаамаа. За манай бригадынхан бол цагаан идэ, сүү цагаан идэ, малынхаа түүхэн идээр бол ер нь бас эдлэг хэрэглүүдээ бүгд хийн, гэрийнхаа бүсийг дээс том нь. За тэгэл ер нь малдаа хэрэгэлдэг бүхэл зүйлүүдийг бол гаргаараа хийдэг улсууд байгаа. Ногт шүдэр, эмээл хазаарынхаа бүхэл юмнуудыг хэрнэ. За манай онцгийн энэ одоо малчтыг хэрэгжилж ирсэн юу байна? Хоргоны нэмнээс эхлээд хоргоны нэмнээ энэ секс энэ дотор одоо малчд сур юм хадгалж өгдөг. Тий. Төлийн нэмнээ тоглолт одоо бодмолын тоглолын нэмнээ байна бас. За энэ эсгийн чирхэр нөө эсгийн чирдэг бул гэдэг нөө эсгийн хэвтэн чирдэг бул гэдэг ийм юм байна. Өхрийнхээ ч хийж бүлж болно, бүлж ингэж яддаг. Энэ захмад гэдэг нь хоёр сайхан гөхөр байна. Энэ өхөр тэрэгнээ буулга гэж юм ингэж байж байна. Ачаана жагтлаа татдаг мэн надуу хөвөрлжсэн надууны хөврийн сан байна. Энэ дээр одоо хөв дээр том хаалтууд яжсэн амга хазаар байна энэ юутэй. Манай Чөлтмийн нацаг дэрж гэж 1968 онд Хөдөлмөрийн Баатар болсон. Юухо хончин Хөдөлмөрийн Баатар хүн. Энэ манай иргэд одоо аавын шавнар авраг малчд залуучууд авраг малчин залуу зоо техникч авраг зоо техникч гэд манай иргэдээс 10-аад гавьяат улсууд байдгийн төрөлөрийн мэрэгжлийн бас. Тэгээд манай шавнар гэж малчин улсууд манай иргэд 2-3 тэр улсын авраг залуу малчинч төрж байсан. За ийм бригад байгаамаа. Би нөгтөө одоо ерөөсө багаасаа эхлээл өдөө хүртэл амьдарч байна дөө. Манай хөдөлмөрч хүн байсан. Эндхий одоо тохны анхны сургуулийн захирлаас эхлээд энэ 3 сумын эцэг гисгийн төлөөлөгчөөс эхэлж байгаад
1946 оноос эхлээд энэ сумд ирж ажилласан хүн байгаа юм. Тэгээд 1956 онд анхны нэглэг санаачлан байгуулах 14 гишүүний нэг байгамаа болсон. Одоо хөөхтийн арга энэ байж байгаа ийм жижиг хөөхтийн арга. За хэдрэг гэж одоо нэхий хурган сексүрэг үзүүрсэг энэ үгдэг элддэг том жижиг хоёр хэдрэг 90 энэ хоёр ийм хэдрэг гэж юм байдаг. Энэ элдсэн одоо хурган сэнд байж байна. За ингээд Монгол хүн бол одоо тэмээг маш их шүтэ тэмээний ноосыг их хүндэлдэг зогдроон дэвсэж хүн унсан сургасан хүн унсан чи зогдор дэвсэж ундаг гэж тэмээний ноосыг эрхмэлдэг. Хүний яс үртгэд тэмээний ноосоор ороод хүний одоо бэртсэн ясыг идэг. За энэ агар ховын энэ манай багт бол одоо агар ховын нэлээд хэдвээ. За энэ дунд гарын агар ховын гэдэг бол 4 бүстэй 3 бүстэй гэсэн ийм 2-3 янз. А энэ модон ховын бүр торох гэж ийм том одоо гавчиг ховын гэж энэ одоо ийм олон төрлөөр хийжсэн ийм түүх байдгийг. За энэ бол эмээлээ шонддог сая марны юунд явуулсан байна. Зарим эмээл зарим нь энд байна. За энэ манай хангаа газар бол энэ өндөр уулын бүсэд энэ утган тэнгэр уулын арцны ишээр дээр үед энэ одоо өлгүүр хийжсэн. Энэ өлгүүр бол нэгдүгээрт одоо сүүсайлд одоо бозор ордгоо хоёрдугаарт адуун дээлтэй гэж арцны ишин одоо ийм өлгүүр байж байна. За дараагаар нь ингээд энэд явахтаар одоо хүн дулаан говтстай бол одоо өвлийн хөтнийг давах ийм чадал хоол хоёр л одоо хүний монгол хүний одоо элчийг авч явдаг. Энэ дах байж байна. Ямаан дах. За ямаан дахыг би бас сонирхуулж хэлэхэд өнгөн гадагшаа харж явал захны ус гадагшаа хардаг. Энэ нь үсэн дотгошоо харуул энэ захны хөрсөн одоо гадагшаа харж яадаг ийм зөрүү хийдэг. За энэ хүн бол энэ Монгол улсын авраг туурчин гэдэг цол 96 онд авсан баха тэгжсэн зураг. За энэ хүн бол Бадам гэж Монгол улсын авраг өхөрчин. Нөхөрний зураг одоо сайхан олдоогүй байна. Бас нэг тавчуу болоод чадсангүй. Хоёулаа хос авраг. Нэг гэрийн одоо хоёр улсын авраг. За хоёр Монгол улсын авраг анчинтай байсан манай сум баг. Тэгээ нэг дэлэг сүрэн гэж одоо амьд сүрэн байгаа Харанхай аймгийн Цахир сумд амьдарч байгаа. Нэг нь Монон самбуу гэж одоо жилдээ 1000 гаруй даруугаалдаг ийм улсууд улсын одоо анчтын зөвлөгөөнд явж байсан. Улсын 3 аймгийн одоо уралдаанд явж төрүүлж өдөрт одоо 50 хүргэж алдаг байсан. Одоо ан агнуурын хугацаанд бол 1000 гаруй даруугаалдаг ийм хүн байсан. За энэ дөрөнд хоёр юу дараагаан танилцуулчихсан. Энэ бэлэгт гэж өндөр настай их уран ийм үйлчин хүн байсан. За энэ бол манай багийн Гомбожи очирвт гэдэг хүн их уран хүн одоо сийлсэн Монгол шатар энэ ийм Монгол шатар байгаа юм. За нөгөө талын шатар нь эндээс бас гаргад тавиагүй юм шиг байна хөөхтүүд. За Монгол хүн бол хоёр одоо жагтстай морин хураан дээдлдэг учраас Монгол гэрийн жаврыг найрын жаврыг хүргээдэг Монгол одоо хөгжим морин хуур. За энэ бол дээр үеийн одоо цагаан далуунууд зөндөө бий. Гэхдээ манай багт одоо хадгалагдаж нэг айлд үлдсэн дээр үеийн ясан цагаан далуу гэдэг одоо энэ байна. Тэрнээс одоо бол цагаан далуу зөндөл байна л да. За тэгээ Монгол хүн одоо бэлэгдэж бурхан шашнаа шүтэж бурханаа дөрөнд гаргаад тавьчихад яачлаа энд одоо гүзээтэй зөөхий одоо манайхан гараар анхээсэн ийм гүзээ шардас тэгээ зулын шардас бурханы дөрөнд автсан энэ дээжийн дахил дээр үеийн цас дахил энэ одоо үлдсэн их ховор сумд одоо ийм модны үйлдвэр юм сайхан юу хийдэг одоо 70 хэдэн оноос 67 70 хэдэн оноос юм сайхан цоохор гэр тавилга ийм хийдэг гэсэн юм тэр үеийн юу одоо 40 гаруй жил болсон ийм ор байгаа юм.
Энэ отгон сумын бүтээгдэхүүн нэгдэл гэж байна. За энэ арганд ингэж хүүхдээ хийж явдаг байсан. Монголчууд тэмээнд ингээд тэгнээд эндгээр нь орсолдоод ингээд энэ дундороо бас татдаг аргатай юм. Тэгээд дээлэр хийлээд хутлын тайлаад энэ дөрөв хүүхдээ ийм уламжлал юм байна энэ. Одоо энэ бол бас ховдод байгаа. Одоо тэмээ яах болох юм. Тэгээ манай айлууд ингээд хадгалагдаад байж байна. За энэ хүүр зах хайргны хүүр зах энэ хурдан морины тогш сумын 70 жилээр тогчсон юм тогш юм гэдэг байдаг юм байна. За энэ ховоо гэдэг юм манай энэ хайрга бутгаж ирдэг ховоо. Энэ бол одоо бүлүүр гэдэг юм. Энэ сайхан монголчуудын эдэлж хэрэгэлдэг үгээр хүрээ төвтэйгээр хайргаан хийгээд гэнэн ингэж хүлээд хайргууд хүрээ хайргууд мөсгөө шаломдоо амттай гэдэг. За энэ хоёр юм байна. Энэ нэг хураг гიშгээ үйдэг хөгн бариун сүрэн болон гэдэг байсан шүү дээ. Саван сууж байгаа. Энэ бол одоо удаж байгаа. Бас л 2-3 хүн үлээч одоо энэ сайхан идвэ. Энэ дээр нэг удаан үлцээ юу гэл одоо билэгдэж нааж ойж хийдэг. За энэ галтгоор орвол энэ одоо идүүр гэдэг нэг одоо нэг индүү хэмжээрийн ухаантай дээднийхээ хэмжээг наадаг. Хэмжээр ингэ наадаг шүү дээ. Галдаа халааж байгаа. Тий энэ цух руугаа хийгээл. Энэ одоо бас Орчин үеийн индүү гэж байна. Галын хайч. Тий. 2-3 үйл давал илгээсэн юм. Долдоо ингэ хайч. Энэ камсаа гэдэг юм. Бас л галын. Энэ нэг юм хайчилдаг. Хайчиг ингээ ардлын тэнэлгээд ингээд. Хэлмэл гараагүй байхад одоо жинг хэмжүүрээс маш нарийн юм хэмждэг. Ийм жинлүүр. Дэнс гэдэг юм одоо тийм ингээд одоо энэ бол одоо их ховордсон ийм эртний юм байна. Энэ хадгалж ирдэг уутны юм байна. Одоо ийм тийм. Энэ бол одоо нэг ховордсон ид байгаа. Манай өвлөгдөд хоцорсод байна. Энэ одоо маш нарийн нөгөө цэн мэн юу лээ. Цэн хэмждэг цэнгийн хэмжээр одоо. Энэ одоо лавал 2-3 үе дамжцсан. Тэгээд тэрнээс өмнө кинийхийг бөөмөд болсон одоо ингээл аав ээж зөвлөгдөл байж байгаа. За зүү орооч хийсэн энэ гутлаа зүү ороо гутлыг бол тэр мөн л одоо тэр ламсран гэж ингэж одоо олон гутал хийсэн энэ ийм гутал байгаа. Тий. Энэ төрлүүрийн аризмаараар л ингэж хийсэн ийм гутал байна. За дараагийн юм дээр үед хэрэгжилжсэн сайхан гуйлын төмпөн. Энэ бол бүр дээр үе хэрэгжилжсэн. За энэ бас одоо зүү орооч хийсэн бүс эрэгтэй хүний бүс байна. За энэ литраар бол сүү литрлж байсан. Дээр үе боёнт багтаар бол сүүний үйлдвэр байсан. Тэгээд энэ сүүг бол 10 литрийн багтаамжтай литраараа одоо хэмжиж авч байсан ийм зүйл байна. Эхлээ үед хийж байсан одоо мужаанс ихээс хийж байсан энэ ширээ нийтлэг үед одоо үндсэндээ 90 оноос өмнө хийж байсан юм ширээ байна. Тэгээд энэ дээр бол тэр хөвсөн цэхэд ажилт явах тэр бас хөвсний цэхэд нэгсэн юу байж байна. Хөвсөн арч жижиг тийм арч. За тэгээ энэ бол түрүүчийн үеийн одоо авдар. Энэ бол бүр түрүүчийн үеийн. Аян 100 одоо 20 оны үеийн 30 оны. Энэ бол түрүүчийн үеийн. За тэгээ энэ арга бол мөн юу гэж яах вэ? Нэгтгэж яах вэ? Мужаан цэхээр одоо
хийжсэн юм юу. За тэгээ энэ бол дээр үеийн одоо шимээсэг нэг гарваа хурх төлөв үлчдэг өгөж байна. За энэ сүүлийн үед хийсэн одоо шатар байна. Цайны бат. Энэ дугуйлсан тасаа ганцгаа. Хүн аймгийн Отгон сумын иргэн. Тэгээ одоо залуу насандаа мал маллж хонь хариулж байж байгаад юу тэтгэврийнхаа насанд гарахаар л юм сонирхож хийж байгаа юм да. Ширлэг ширж байна. Ийм малгай хийж байна. Зээгт наамал хийн. Юм болгоно л хийж байна юм. Эмэгтэй хүний хийдэг болгоныг хийж ян гутал малгайнаас өсүүлээл. Тэгээ төрийн сүлд чиг нааж үзлээ мэндэн зээгт наамал маягаар. Энэ бол нөө дээр үеийн эмэгтэй хүний тоорцог охтуудын гоёны малгай байхгүй юу. Тэгээ одоо хизээ чиг хаачиг байсал өмсчил таарна штий. Одоо ийм тоорцог голын тэгээ одоо заад зурх хүн алга ээж минь алга. Тэгээ одоо зурагт мурагт нас арж ил хийж байгаа. Ээж минь зааж өгсөн энэ тэмээний утсаан ээрч хийгээд тэрүүгээр энэ ар өргөө сайхан ижил гаргаж ордог хамгийн гол нь. Тэгээ одоо бас орчин үеийн яагаад энэ зээгээр угаасаа ингэж тойруулж яадаг байхгүй ширдгийч гэсэн. Энийг бас тэгээд захын зээгдэг бараа цэвэрхэн юм уу гэдэг юм литрийн юм уу энэ саквар хэмжицээ. Тэгээд энэ хээг нь өөрөө гаргачихна. Харин эсгийн хээг бол өөрөө гаргачихна. Гоёо тэр юунуудыг бол зээгт наамлынхыг бол арай уран хөрөхгүй байгаа юм. Угаасаа л уран чамбил гэдэг хүний зээгийн хөөхтөлтэй би 78 болчиход байна юу? Болчиход шүү. За өнөөдрийн малчтын чуулгуулсанд ирсэн нийт малчтай энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд Бадрал аймаг маань эхлээд одоо 7-9 дугаар баг гэж 100-аас 100 гаруй өргөтэй хангаагуус нутагтай 3 аймгийн заахтан гэж нутагладаг. Хавар намартаа хангаагаа авч оноодог. Ийм бага тэгээд эхлээд одоо 1957 онд Бат холбоо гэж нэгдэл байгуулагдаад 1959 онд бүх өрх нэгдэж хамгадан оргил нэгдэл болсон. Тэгээд мал сургын танаас өсгөн уржуулж зочид суралдаанд удаа дараа тэргүүн байранд орж ирсэн. Манай энэ Бадрал багийн малчтаас мөн одоо улсын авраг малчин шагдрын очирвот шагдрын Тэрнэлээ гэж одоо хоёр сайхан улсын авраг малчин төрсөө. За энэ зээгт наамал гэдэг одоо энэ манай Бадралын харьяатын Нямагийн самсран гэж хүн одоо энэ гараараа ингэж уралсан. Тэгээ 5-30 малынхаа одоо энэ лүгэн дээр тавьсан байдаг. Тэгээд зундын дор цуг хилдэг нөгөө хэл мал урахтан байвал хэн баян Монгол баян гэж одоо өвс соёлын сайхан сургаалын үг байдаг. Тэгээ энэгээр одоо бид нэр самсран гэдэг хичээр бас бахархаж байгаа. Өөрийнх нь гараар хийсэн их мэл. Одоо энэ хөөрг болохоор одоо манай Бадралын харьяат аймгийн аль төвчд Содон Турангаа гэж одоо 3-4 үеэр мар мулаа сайхан хурдлуулж байсан ийм гөхсний барьж байсан хөөргөө. За энэ 5-30 малын одоо энэ халзан гэж хүний манай Бадралын харьяатын дашмаагүй аав одоо халзан гэж хүний мэдээж хэрэгжижсэн. Одоо сая өөр хүүхдүүд нь хайрхныхаа дахлаг хийгээд одоо ингээд уул усандаа ингээд явсан. Энэ одоо манай өргөдийн харьяатын Содон Турангаа гэхнэр ичээ орлогоо гэж өгсөн байсан. Тэр хүний одоо энэ гас ийм одоо нөгөө тэмээний нас ярьдаг ийм юу байж байна. Бадрал маань 3 улсын авраг, 1 хошоо авраг болцсонтай. Тэгээд 10 гаруй аймгийн сайн малчин, 10 гаруй аймгийн алдар туяач, түүнээс олон сумын алдарт малчид, олон малчид тэргүүний малчидтай. За улсын авраг малчид болохоор шагдрын Пэрнэлээ, шагдрын Очирот гээд 2 авраг маань байна. 2020 онд улсын авраг малчаа авсан Эрдэнэт самбуугийн үнэн ботгийн авраг маань байна. Аймгийн 3 улсын аврагтай, 2 Монхоргийн авраг маань болохоор аймгийн хошоо авраг малчаа. За энэ тэгээд энэ үнэн бот аврагын улсын аврагыг шагнуулсан дурсгалын зүйлс маань байна. За энэ мөнгөн 5 энэ мөнгөн хуц маань болохоор Жамсрангийн халзан гэж хүний маань дурсгалын зүйлс. Энэ болохоор нөгөө хувийн малаа 1000 ба түүнээс дээш тоогоор өсгсөн алдар малчтаа дурсгал болгон гардуулдаг байсан дурсгалын зүйлс. Энэ болохоор нөгөө сайд нарын зөвлөлөөр тогтоол гарч шагнагдсан ийм шагнал маань байна. За энэ болохоор
улсын аварга, Пэрнлийн аваргын маань улсын аваргын тууз байна. Одон медалууд маань байна. Энэ гавшгаачийн тэмдэг гэдэг юм. Зарим тэмдэг нь яг нэг зарим юугаар алдагдаа жоохон цөөрсөн байна. Тэгэхээр л олон медаль тэмдэг авсан хүн байна. За ингээд одоо ерөөхдөө аймгийн эднэр болохоор одоо Агшаагийн Балган гэдэг нь болохоор авраг туугарсан. За Сүрэнжвийн Дондог гэдэг нэг зээгт наамд наадаг. Зээгт наамд ойдаг үндэсний ардын авиастан маань байна. За ингээд Жамлын цэрэн дэрж гээд аймгийн авраг малчин гиндэн дэрж Дамбасамбугийн гиндэн дэрж аймгийн авраг малчин. За Монхрын Зундасран гээ бас аймгийн 2019 онд аймгийн сайн малчин болсон байна. За Содон зэрэнгийн Нанзад дэрж гээд 2020 оны аймгийн сайн малчин. За ингээд олон аймгийн сайн малчид сумын алдартангууд байна. Авдраг одоо манай сумаас төрөн гарсан одоо ийм Чоймбилгийн хүний хийсэн авдар. Энэ нь болохоор нөгөө юу орон дархан хүн байсан байхгүй. За ингээд алтан борон зор ингээд чимгэлсэн. За энэ алтан борон зонд нь болохоор одоо энэ хийнд нь болохоор ингээд майны үсэг цуг ингээд цуг одоо тэмдэглэгдсэн гэх юм одоо үндсэндээ майны үсгээр бичигдсэн гэсэн. Тэгээ энэ авдар маань болохоор одоо сумын хэмжээнд өрөөсөө 2 хонд байдаг авдар. Ингээд өвдөцөөс уламжлагдаад ирсэн энэ Цэрэн даваагийн их жахаа маань өвлөгдөж ирсэн юм авдар байна. Энэ хоёр авдар бол нэлийн дээрвийн авдар. Энэ болохоор аймгийн алдарт байж аймгийн сайн малчин гаваад ирж үр хүүхдүүдээс өвлөгдөж үлдсэн ийм авдар байна. Хихөчр гэдэг юм лам хүн байсан. Энэний ид хэрэгэлдэг байсан ийм одоо бурхан дахлынхаа нэг өнгөрвөө байна. Хуучин зүйлсээ хэрэглэх малчтад нөгөө одоо бид хэд иймэрхүү өв боломжтой маа энийг сэргээн ойж үедээ дэлгэрүүлэх сурталчлах. Ингээд одоо энэ зүйлсийг бол одоо орчин үеийн хүмүүс ер нь бол ихэнх нь мартагдсан зүйлийг хүмүүсийг сэргээгээ. За бид нэр иймэрхүү үг түүхтэй юм шүү. Эднэрийг үг түүхээс сурталчилсан ийм гоё арга хэмжээ болж байгаа гэх баяртай байна. Манай малчт маань болохоор яг нэг хангаагаа гусалсан хавар намрын цагт нүүдэл хийдэг. Ер нь их ажил хөдөлмөрч тийм ард түмэн. Одоо Бадрлын говь эндээс 120 км-ийн цаана очиж өвлждөг. Эргээд хавар болохоор гарч ирдэг. Намрын цагт эргээд Бадрлын говь руугаа явдаг. Ингээд цаг наргүй хөдөлмөрлөдөг ийм хөдөлмөрч малчин ард байгаа. Сумынхаа төвөөс манайх 45 км-т байрладаг багийн төв нь. Манай багийн ерөнхийдөө ажилсаг нийтж хүмүүс ихтэй. Малчтын зөвлөгөөнд оролцсон нийт Баянбалаг багийнхаа хамт олонд баярлалаа. Бүгдөө энэ тэн дээрээс гэр мүзээгийнхаа юмыг өөрсдийнхөө байгаа юмнуудаа авчирж бүрдүүлээд сэтгэлээрээ оролцсонд баярлалаа. За бид нар маань малчтынхаа зөвлөгөөнийг энэ жил нүүдэлчин соёл иргэншил авахыг илүүтэй өргөн хүрээтэй байлгая. Дээрээс нь 24 цагаар ажиллаж амьдарч байгаа малчтайгаа нэг 2 өдөр цэнгүүл байрлуулах, мэдээлэх, үржилтэн сэргийлэх, нүүдэлж авахыг илүү өргөн дэлгэр байлгая гэсэн хүрээнд зохион байгууллаа. За тэгээ зохион байгуулалтаа бид нар маань эхний хагас өдөр нь маань хүнс хөдөө чухал газрын дараа мөнх хүрэл дарга Улаанзагалмай орооны экватор дарга за лектор чийлэг үрж авчирч иргэдэд мэдээлэл олголоо. За түүнээс гадна өөрсдөө ярилцаж хилцүүлэг хийлгэлээ. За оройн бүгдээрээ хөгжилтэн сэнгэ сайхан концертон зохиож үдчингээ бүжиглээд их сайхан байлаа. Хоёр дахь өдөр маань ер нь бол нүүдэлж авахугаа дэдэлсэн 6 гэрээрээ зурчилгаа хийгээд энэ маань ер нь бол бид нар их зүйл цуглуулдаг юм байна. Нүүдэлж авах гаргадаг юм байна. Өв соёл их байдаг гэдгийг харуулсан сайхан багууд маань дэмжиж гэрээ сайхан бэлдсэн байна. Дээрээс нь тэмцээн уралдаан маш өрсөлдөөнтэй боллоо. Анхны юм учраас алдаатай оноотой зүйлүүд бас байсан. Гэхдээ маш гоё өргөн дэлгэр болж манай малчин аж ахуй дээрээс наадрагд маань сэтгэл маш өндөр байна. Нааданд маань ер нь 400 гаруй хүн ямарчсан оролцсон байна л гэж би ойлгож байна. За тэгээд нийт малчтаа өвөлдөө өнтэй байж тарган давтай сайхан тусаарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Аз жаргал сайн сайхны дэдэг хүсье. Манай Хотгон сум маань ер нь аялал жуулчлалын бүс болно гэж зорилго тавьж байгаа. Эннийхээ нэгэн хүрээхэн болж орж ирсэн хүмүүсийг малчтын өв соёлыг харуулсан энэ гэр мүзэн эднийг ажилуулъя гэсэн анхны зорилго тавиад энэндээ малчтайгаа татан оролцож эднийгээ орлоготой болгох гэсэн үднэс өнөөдрийн тэмцээний зохиосон маань ер нь сэтэл маань бас үүсэж байна л гэж хараад байна. Миний аав бол адуу утсамаар их үлддэг хүн байсан. Тэгээд одоо хүн энэ соёл өргөдийн төмний цэнгэлгалыг хатаад одоо манай багаас одоо аймаг сумын уяач их олон бүх сайтай морд хурдтай одоо үндсэндээ
20 чухуу сумын алдар туяачдаг байна. Лав Жонцонгийн Сүхбаатар, Шүрийн Жамсранжуу, Жалбуужгүй Мөнхбат, Батаржийн Бинчин, Даштавагийн Тавгсран, Маганзын Даштава, за Инүсийн Батчир гэсэн 13 сумын алдар туяач байна. Шүлөөстэй сумын 70 жилээр алангамаар дөрүүлэхдээ энэ бат усгийг тэг 30 жилийн өмнө 70 жилээр энэ бат ус өгсөн. За энэ ийм түүхтэй бат усыг энэ 70 жил гэсэн байгаа энэ чинь отхон сонгогдсон байна. За би Завхан аймгийн Отгон суманд төрсэн Очир гэдэг хүн байна. За энэ нутгийн байгалийн баялаг чулуулгыг би цуглуул сонирхдаг юм аа. Тэгээ энд байгаа энэ нутгийн чулуунаас тайлбарлаж хэлье. За энэ усан болор чулуу. Усан болор чулуу хөөргийн үйл ийм болно. Түүхийгээрээ байхдаа иймэрхүү маягтай ийм горц байна. Энэ бол зэхэр ман, зүгээр ман чулуу. За энэ гартам гэдэг чулуу. Гартамны нөнгө ингэж харагдана. За энэ азуурич гэдэг чулуу. Хаш намын хөгц гэж монголоор нэрлэнэ. За энэ хээрийн жонш байгаа юм. Энэ доломит гэдэг чулуу. За энэ бол палого гэдэг байгаа юм. За тэр нь бол палео спат. За энэ нь Вальпромын хүдэр байгаа юм. Вальпром гэдэг эрдэс байдаг тэрний хүдэр нь. За энэ болрын тогтцоо байгаа юм. За энэ Марион гэдэг чулуу. Марион гэж юм чулуу байна. За энэ Марион чулуугаар хөөрг гэхээр иймэрхүү гараа ийш нь харуулаа гэж юм байна л та. Иймэрхүү харагдана. Марион гэдэг чулуугаар хийсэн хөөрг. Хайднууд ингээ Марион чулуу байгалийн түүхийгээр байгаа өнгөн энэ. Байгалийн түүхийгээр байгаа өнгөн энэ. За энэ ногоон гаш чулуу. Ногоон гаш чулуугаар хөөрг хийсэн. Энэ цагаан гаш чулуу байгаа юм. Яахан өнгөтэй. За энэ манай нутагт байж байгаа ширмэн гаш. Ширмэн гаш. Энэ ногоон гаш. Ийм ногоон гаш юм харагдана. За энэ тийш гөлтгөн байна. Энэ нутагт бас гөлтгөн байна. Энэ гөлтгөн. За чулуугаараа би хөөрг хийж үзэж байна. Одоо энэ сайлын хувингаас хүмүүс сайлын хувингаас эрдний чулуу зүүдэг байсан. Төрөүний хүмүүс. Одоо тэрний удамжлалын сэргээд би энэ эрдний чулуунуудыг ингэж цоолж хэлчихэж байгаа юм. Энэ сайлын хувингаас зүүх зорилготой. Янз янзын хэлбэр төгсөөр хийж болно энийг. Одоогоор хөөрг зүйлт ийм нэг ийм колон маягийн нэг хүүхдтэй өөрийнхөө хүүхдэд нэг иймэрхүү юм гэж байна. Энэ ягаан болор. Ягаан болор чулуу. Танаар хөөрг хийлгэсэн байхгүй. Би тийм уран дархан хүн биш. Зүгээр өөрийнхөө гэмжээр сонирхож байгаа юм. Отгон сумынхан нэг өдрийг малчин ахуй өв соёл түүх уламжлалаараа бахархан өнгөрүүллээ. Нийтэд чи ивэ хичээсэн зон олон гэдэг нь тэдний зохион байгуулсан арга хэмжээ, тэмцээн уралдаандаа идэх зүтгэлтэй санаачлагтай хандаж байгаагаас нь харагдаж байлаа. Отгон сум анхны малчтын зөвлөгөөнөө ийхүү амжилттай зохион байгуулсан бол дараа жилээс уламжлал болгон зохион байгуулна гэдгийг нутгийн удирдлагууд онцолж байлаа. Монголын хөдөө нутгийг эзэнтэй байлгаж, эх орныхоо язгуур соёл болсон нүүдэлчин ахуйг уламжлан өвлөж яваа малчтаа бид хайрлаж, хүндэтгэж, үг сургаалыг нь сонсож, ирээдүйн залуу малчтаа бид урам зориг өгч байх нь нэн чухал гэдгийг Отгон суманд зохион байгуулагдсан малчтын зөвлөгөөн 2025 арга хэмжээ чухалчилж байлаа. За би одоо Завхан аймгийн Отгон сумын Бадралургаатай малчин их зэрэг гэдэг сумын яварга малчаа. Ana tapi itu dengan samar mata tahun jil mal mata samar mata ini saga saya bern saya hamba. Mungkin so naing tawa negorang kesokat naing man torang ket saya tegir mal terkesan daya jauh kan hampa. Yang har karsom teri neklin suci mal jela terus saya tejian syaktum benda. Saya teru tu saya hamba jen.
Холоорын өргөн домон ихчиг сугаллаа. Ихчиг олон сайхан малчид ирлээ. Маш гоё бай. Энэ жил ч одоо тэгээ хангалтын ихчиг сайхан дэлгэнжээ ихчиг хорвоо хайрлаж байна. Ер нь ч сайхан байна. Ер нь малчдын сэтгэл зүй маш өндөр, маш гоё бай. За мал малгайны арга техник бол маш нарийн. Манай энэ хангалтын чи уурын цад их хэрүүн одоо тийм сөрөг уурын цадаа их хөөтн зондаа одоо эсвэл халж байна. Өмнө нь бол өвөлдөх сэрүү хүн хүйтэн зас хундаг тийм л газар байгаа юм. Энэ нөхцөлд мал малхад тон нарийн ухаан нарийн төлөв одоо эсвэл улам их орохоор болчихжээ. Малчдын зөвлөгөө жил болгон болж байгаа сайн. Жил болгон энэ малчд энэ зөвлөгөөнд хүрэлцэн ирж байгаа сайн. Энэ үед одоо ер нь сайхан дуршлах солилцох их арга техник улам их интерестэй залуу малчд улам их аваасай л гэж байна. Отгон сумын Бадрал бригадын аймгийн сайн малчин аймгийн алдартай ялт Бацүх гэдэг хүн байна уу? Бадрал бригадын 80 онд 8 дугаар анги төгсөөл тэгээд тэрнээс хойш байнга мал малчин 62 онд төрсө одоо тийм 63 4 хүрж байгаа хүн байна. Мал болгол маллах юм та. Тэмээл алга байна одоо. Тэмээтэй байсан юм аа би явуулна. Тэгээд одоо тэмээг одоо машин техник болцоод байна одоо. Сэтгэгдэл их гоё байна. Одоо урт насалж удаан жаргаж ирүүлэн кин хорвогийн сайн сайхан мөхн одоо урт наслаад маллаад сайхалд байна. Нэг өдрийг өнгөрөөгөө би одоо урьдтархан малаа хүнд хариулган төгсөө. Тэгээд одоо энэ чинь 2 өдөр юм болох юм гэдгээр хэлсэн. За энэ бол өстөө энэ улсын ярьж байгаа чи үнэн зөв. Одоо энэ залуу малчид юусоо байхгүй болчиход байна. Малаа малдаг хүн байхгүй. За 100 урхан болоод тэгэл мал хойно өхөж зүрэгдэл. Одоо энэ мал шиг хэрэггүй юм алга юусоо. Тэгэл Улаанбаатар явдаг юм уу тэгэл ажил хийх юм байгаа. Мал малдаг хүн их цөөрч байна. Одоо энэ залуу малчдыг ил сайхан маллуулмаар байна шүү дээ. Одоо ч морин унхаан байчаад байна. Одоо юусоо дам машин мөцөөхөл. Нэг уйддаг хурдан морил одоо нэг үнэтэй юм. Тэгээ бусдадуу бол дан ахтны ад болчиход шүү дээ. Ерөөсөн тийм байна. Энэ залуу малчд бол одоо энийг сайн дэмжиж одоо ажиллуулах нь хамгийн зүйтэй байна. За манайха Отгон сумын онцгой 5 дугаарыг 1-р байранд шалгарсандаа төлөх баяртай байна. Оролцсон нийт ард иргэдтэй баярлалаа. Бүх сайхан төрөлдөр бүх төрөлдөр бас амжилттай оролцсон багаараа ер нь идэвхтэй оролцсон багийнхаа нийт олонд хамт олонд бүгдэнд нь талархснаа илэрхийлье. За манайхаас суран эдлийн төрөлд тэргүүн бар эзэлсэн манай 3 оролцогч Төмөөлзээ юмдар чөдрөндөө за бүрөвдлгэрх дашуурандаар Эрдэнэ уулган ногтондоор ингээд тэргүүн бар эзэлсэн. За үйлч мөсгүүдээр мөн тэргүүн бар эзэлсэн манай 3 оролцогч. За тэгээд оролцсон нийт ард иргэдтэй бүгдэнд нь баярлсан талархснаа илэрхийлье. Цаашдын тэмцээндээ ч гэсэн дахин амжилттай оролцож улам их амжилт гаргахыг багийнхандаа бүгдэнд нь хүсэж байна. Би тэр ганган госод ороод тэргүүн байр эзэллээ. Сэтгэл сайхан өндөр бай. Энэ морин бол сайхан танагсаа ирж үрээр нь энэ олоогоос би тэр маш хөдөлмөр ер нь унган хатуугаараа орлоо. Энэ морийг одоо ер нь баг жижигээс нь унаад улам их энэ нүүдэлт Монголын ахыгаа ер нь улам л хаяхгүй авч ууя гэж бодож байна. Энэ үйл ер нь улам сайхан одоо энэ өнөөдөр их сайхан тэмцээн боллоо. Энэ нүүдэлт Монголын үйлчлэгийг авч явах талаас нь ер нь сайхан тэмцээн зохиол байгуул. Энэ нэг улам дахин өргөжлүүлээд жил болгон хийж байгаа сайн гэж бодож байна. Энэ залуучууд улам их морио эдэлж сайхан зөв зөнтэй эдээс сайшд нь улам өргөн тэлээсэн гэж бодож байна. Морио нутгартай багасаа л мориунж өссөн. Одоо өдөө хөтөл морио унсаар л явна. Малчаад юм. Өөрөө is ингээд дээл хуцаа бүгдийг өөрөө ингэж хийсэн. Юм ойздаг. Ажлынхаа чөлөө заваар л ойсон. Юм аяар нь дээл хуцус ингээд сураараа ингээд малынхаа ширээр ингээд сур мураа хийгээл. Нэр юу ч чөлөө завгүй цаг наргүй ажил маш их амралт гэж байдгүй шүү дээ манайс чи. Өглөө оройг өдөр шөнө гүшгүүл малынхаа араас л явж байгаа юм шүү дээ. Зуны дэдгэр цаг багс ер нь цөөхөн цаг үнэтэй гэж бодсон шүү дээ. Цаг зав хэрэгтэй байна. Сэтгэл өндөр байна. 1-р байранд орсон доо.
Маш гоё байна.